Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд ноолуур бэлтгэл Ямааны тавлаг байдал. Ноолуур нь нэхмлийн салбарын онцгой чанартай үнэт түүхийд бөгөөд дэлхийн ширхэгт материалын үйлдвэрлэлийн ердөө тэг зууны 2 хүрэхгүй хувийг эзэлж байна. Дэлхийн зах зээл дэх энэхүү ховор үнэт тансаг ширхэхийн 40 гаруй хувийг Монгол улс, 50 орчим хувийг бүгд найрамдах хятад ардулс, үлдсэн хувийг нь Иран, Афганистан, Казахстан зэрэг улсууд бэлтгэн нийлүүлж байна. Монгол улс нь Төв Азийн өндөрлөгт байрлах тул нийт нутгийн 80 орчим хувь нь далайн түвшнээс дээш 1000 метрээс илүү өндөрт оршдог тул их газрын эрс тэрс хатуу ширүүн уур амьсгалтай цаг агаарын орчин нөхцөл богино хугацаанд хувирч өөрчлөгддөг. Өвөлдөө 55 хэм хүртэл хүүтэрдэг зэрэг онцлог нь мал амьтанд ноолуур ус ургах нөхцөл болдог байна. Монгол улсад ноолуур бэлтгэлийн идэвхтэй үед дунджаар 14 хоног байдаг ба Зөв аймагуудын ноолуур бэлтгэл 3 дугаар сарын сүүлээр эхэлдэг бол Баруун аймгийнх 5 дугаар сараас эхэлдэг байна. Ямаа самнах бэлтгэл ажил. Ямаа самнахад зориулж цэвэр хуурай саруулхан пүнз, сарвч, илүү гэрийн аль нэгийг бэлтгэх. Ямааг самнахад зориулсан тусгайлан бэлтгэсэн дэвсгэр эсвэл зориултын тавцан бэлтгэх. Аюулгүй ажиллагааг хангах зорилгоор Ямааны хөлийг бэхлэн тохиромжтой уяа бэлтгэх. Ямаа самнах тавлаг байдлыг сая хэллээ. Ер нь Ямааны тавлаг байдал гэж юу юм бэ гэхээр зэрэг хашаа хорооноос эхлээ явчихна. За одоо хашаа хороо байна, бууц байна, тийм ээ. Орчин эрүүл ахуйн шаардлага хангасан хашаа хороо. Энд бол жишээлбэл бууц муцаан цэвэрлсэн нэгэн тийм тогтдог байна, тийм ээ. Нөмөр сайтай нэг чулуун хороо гэдэг чинь нөмөр сайтай салхинаас хүүтнээс хамгаалсан хашаа хороо байх шаардлагатай. За дараад нь ерөнхийдөө тавлаг байдалд бол бичээр ороо явчихна, ус ороо явчихна, тижээлэг ороо явчихна. За тэгээ мал эмнэлгийн үйлчлэгээ бас ороо явчихна. Туулах хэлгсэн байна уу? Мал эмнэлгийн үйлчлэгэнд хамрагдсан байна уу? Тарилга хэлгсэн байна уу гэдэг. Тэр бүгд ингээд нийлж байгаа 5 цогц юм бол малын тавлаг байдлыг хангасан гэж үзэж байгаа. Ямаа самнахад анхаарах зүйл. Ямаагаа хэвтүүлж самнах үед гээдсэн дүрхээс сэргийлж самнахаас 10-аас 12 цагийн өмнө тижээж услахгүй байх. Ямааны ноолуурыг хуурай байхад самнах. Ямаа өвчлсөн байх тохиолдолд самнахгүй тусгаарлах. Ямааг туршлагатай хүнээр самнуулах. Самнахын өмнө нуруу, хаа гуйны урт хялгасыг ноолуураас нь 1 см орчим дээгүүр сэрмэн хайчилж уутлана. Энэ аргаар самнахад ноолууртай хамт хялгас баг гардаг. Ямааг самнахдаа Ямааны тавлаг байдлыг алдагдуулахгүйгээр самнах нь чухал. Ямаагаа эрүүл байлгаж хашаа сарвчин дулаан, салхи шуурганаас нөмөрлөж байх, хэвтэр бууцсан хуурай, өвс тижэл, хужир, усан тохирсон малгайтай элдв аюул эрсдлээс хамгаалж арьсыг гэмтээхгүйгээр Ямааны бид зөвөргүйгээр самнахад анхаарах нь зүйтэй байна. Одоо энэ ямаагийн бид самнаж эхлэх гэж нэгэд Ямааны сан бол олон янзын сан байдаг. За энэ хувцас бариултын сан бол энэ Монголд үйлдвэрлэсэн сан байна. Ямааны сан болохоор дотроо бас нэлээд олон ангил байдаг. Жишээд энэ одоо FBN сан гэсэн үг тийм FBN сан. За зарим нь одоо эрүүний хэсгийг чихний ардлын тэр гэдэг суух цав гэдэг энэ жижиг самн нь. За энэ сан болохоор зэрэг гаднаас одоо ирсэн хамгийн төмөр нэрч сайтай хувцас бариулттай энэ юм зүйлийг тусах гэж байгаа сан байна. Самнахтаа стандартын шаардлага хангасан сам ашиглан дараалалаар самнана. Хэвлийн хэсгээс жигт шүттэй самаар зөөлөн самнана. Гуйхаа хэсгийн үсийг дагуулan хойд хөл рүү самнана. Хүзүүнээс эхлэн дал цээжний хэсгийг үсний ургалтын дагуу самнана. Эвэр, чих, толгой орчмын ноолуурыг жижиг самаар самнана. Ямааны чахалзуур, дагц, эрэг богино хялгастай биеийн хэсгүүдийг ойрхон шүдтэй богино самаар самнана. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага нь 2004 онд мал амьтны тавлаг байдлын үндсэн зарчмыг баталсан юм. Мал амьтны тавлаг байдлыг хамгаалах, амьтны хүчирхийллийн эсрэг байсан бол сүүлдээ амьтны амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах асуудал болон өөрчлөгдсөн байна. Мал амьтны тавлаг байдлыг хамгаалах асуудал Европ, Америк нэгдсэн улс болон барууны орнуудад сүүлийн 30 жилд хүчтэй яригдж байна. Мал амьтны тавлаг байдлыг хангахад олон улсад тавигдж байгаа нийтлэг шаардлагууд нь мал амьтныг өсгөхгүй, цангаахгүй, физиологийн онцлог тохирсон дижээлэгтэй байлгах, мал амьтанд тохиромжтой амьдрах орчин бүрдүүлж,
хангалттай зай талбайтай дулаан байр хашаа хороогоор хангах. Мал амьтныг өвчин эмгээс урьдчилан сэргийлж өвчлөхгүй, аюул осолд өртөхгүй, гэмтээхгүй байлгах. Мал амьтан төрөлхийн зан араншингаа тааваараа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх. Арчилгаа маллагааны технологи нь мал амьтанд стресс үүсгэхгүй, ямар нэгэн айдас хүйцэсгүй байх гэсэн 5 зарчмын шаардлагыг тавьж байна. Мал амьтны эрх. Амьтны эрх гэж юу вэ? Амьтны эрх гэдэг нь амьтан өөрсдийн эрх ашиг хүндлүүлэх ёстой гэсэн утгатай юм аа. Энэ үзэл санаа болон хөдөлгөөн нь бүх ухамсартай амьтан бүрийг хүндэтгэх ёс суртахуунд төвлөрсөн бөгөөд амьтдыг бид агнах, туршилт хийх, зугаа зингэл гэх мэт зүйлд ашиглах өмч биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн болно. Уг хөдөлгөөн нь хүн биш амьтдыг хүмүүстэй харьцуулах эрх тэгш биш, харин ямар нэг шийдвэр гаргахад эдгээр амьтдын төрөлхийн үн цэнийг бодолцсон үзэх талаар юм. Дэлхийд хасгүй Монгол ноолуураар биднийг хангадаг, ямаан сүрхтэй, зүй зохистой, инрэнгүй сэтгэлээр ханддаг малчин уламжлалаа алдахгүй цаг ямагт анхаарч байхыг зөвлөж байна.